За сэргэм мандалтын энэ хүүдэр бол за шинээр эхлэх бүрээ үлээсэн байна. Тэгээд аливаа зүйлийг шинээр эхлэх, тунхаглах, шин төсөл эхлүүлэх, эсвэл ямар нэг тийм шинжилэлт, хувьсалтай холбоотой үүсгэн байгуулалт байж болно. За хоёр дахь үзэр бол Seven of Pentacles. Энэ нь бол за хадуур барьсан. За энэ нь бол хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа. Ер нь бол ойгоо хөдөлмөр ийм процесслогдсон нарийн детальчсан төлөвлөгөөт ажлыг илэрхийлж байна. За Two of Cups нь хамтралыг илэрхийлж байна. Ажлын байж болно, хайрын байж болно, хамтрал, гар нийлэх. За эхний өдөр дээр уншилгаа эхлэе. Judgment. За эхний үзэр маань Knight of Pentacles, Ten of Swords, High Priestess гэх 3 үзэр гарч ирсэн. За энэ дээр болохоор ер нь бол хүмүүс нэг амьдралынхаа явцсныг ямар нэг шалгууруудыг даваад явдаг, ямар нэг сүглүүдийг, ямар нэг үйл өөрийн сүглүүд, тойргуудыг даваад сүглөөсөө тойргоосоо нэг бол гарч чадахгүй олон удаа улирдаг, нэг бол ихтэй нэгэн цагт даваад гардаг. Тэгээ энэ бол нөгөө үйл өөрийн тойргоосоо ямар ч гэсэн гарч байгаа. Ten of Swords буюу одоо энэ 10 сэлэм нуруу руугаа ингэж явуулсан байгаа. Тэгэхээр 10 сэлэм бол хамгийн сүүлийнх байдаг. Одоо бүх цаад партааны төгсгөлөө гэж үздэг. Тэгэхээр ямар ч гэсэн амжилттай тойргоо даваад дуусч байгаа юм байна. За энэ дээрээс амжилтаа давсан учраас одоо judgment гэдэг нь өөрөө сэргэм мандалтыг үзэрхсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ бүх зүйлийг давсныхаа бэрхшээлийн цаана бэлэг гэдэг шиг The Knight of Pentacles and Knight of Pentacles орж ирж байгаа. Тэгээд энэ одоо үр шимийн за энэ бэрхшээлээс сурсан сургаалтай тэгээд эннийхээ одоо шагналыг удахгүй хүртэнэ. Өөр дээр нэрж байна. Үр шимийн нэрж байна. За үйл өөрийн сүгэл байсан бай. Ямар нэг зүйлийн ард гарсан бай. Өөрийгөө дайчилж эцээ хүртэл тессэн байна. За тэгээд энэ дээр ардан гарсан учраас дараагийн шинэ chapter live одоо төвшин ахиад тэг шин бэлэг авч ийн, шин боломж авч ийн. За тэгээд High Priestess за энэ дээрээсээ өөрөө маш их суралцаж
төлөвшсөн байна. Одоо өөрийгөө тэлсэн байна. Төлөвшөөл суралцсан зүйлийг өөрийгөө бас өөр түвшинд авч чадсан байна. Одоо хийх зүйлс бол илүү баялаг, сэргэн мандсан, амжилттай, тэгээ илүү төлөвшөлтэй, илүү ухаалаг, энэрэнгүй урагшаа харж явах нэ. За энэ үзрийг сонгосонд баяр хүргэе. За сүүлд гарсан үзрүүд бол өнгөрснийг илэрхийлж байна. За энэ хүртэл юу туулсан бэ гэхээр хүлээсэн, маш их твжсэн. Тэгээд өөрийнх нь нар одоо буруу харсан юм шиг, ийм алга оруулсан юм шиг, хувь тавилан нүур буруулсан юм шиг нэг тийм ургалтуудыг аяг мэдэрсэн байна. Маш их ургалт, ар нуруу утга дүрсэн тийм зүйлсийг мэдэрсэн байна. Тэгээ ямар нэг зүйлс нурсан байна. Одоо өмнөх хардаг байсан үнцэг ажил үйлс байж болно те. Нурсан байна. Таавар хүзэр гарч ирж байна. Хүлээж байсан зүйлс нурсан байна. Тэгээд энэ бүхний эцэст төвчсөний эцэст одоо ямар ч гэсэн шин бэлэг сэргэн мандалд нь ирж байгаа юм байна. За тэгээд магадгүй хүүхэд наснаасаа хүсдэг байсан ч юм уу зүйлс нь бүтлгүүцэн байж болно. Эсвэл дотоод хүүхдээ гомдоох нэг ямар нэг дотоод хүүхэд нь гомдсон нэг тийм зүйл болсон байна. Ямар нэг энэ нуралтаас болоод өөрийнхөө тэр дотоод хүүхэдтэй холбоотой тэр хүсэл, тэр ирмэлцлээ өөрөө жаахан цааш нь түлхээд дотоод хүүхдээ гомдооцсон юм уу? Тэгээд сэтгэл мэтлэр унахаараа хүмүүс нэг юм унаад бүх юмнаас болцсон юм шиг нэг тэгээд штэ. За тэгээ бэжэсроор одоо танд суралцах зүйлс их байна. Хувь тавилан суралцах тэр мессежийг явуулсаар байна. Тэгээ суралцсаар байгаараа за энэ тасалтгүй суралцсан энэ үр дүнгээсээ өөрийн гэсэн хатан хааны санхүүгийн эрхчлөлөд тав тух эрх ям ба үүсгэж чадах нэ. Тэгээ байнга суралцж байгааг нэг бурхан юм байдаг. Азийн тэнгэрээ байдаг. За тэгээд альва энэ уналтаас өөрийнхөө дотоод хүүхдийг хамгаалж байгаарай. Тийм. Дотоод хүүхдээ гомдоосноос болоод бас аз иргсэн байж бас магадгүй юм байна. Тэгээ одоо л ямар ч гэсэн үг зүйлгээс суралцаар бай. Дотоод хүүхдээ баярлуул. Гадны нөлөөлөөс болсон зүйлс өөртөө чи ямар ч холбоогүй юм бүхэн сургалт байсан. Тэгээ суралцаа одоо хөгжин дэвшээрэй л гэж хэлье. За дараагийн үзэр бол Seven of Pentacles. За Seven of Pentacles гэхлээр Judgment гарч ирсэн. За Judgment-с юу харагдаж байна гэхээр мөн сэргэн мандалын үзэл гараад ирлээ 2 дахь өдрөн дээр. За энэ дээр харагдаж байгаа үнцэг бол ерөөсөө баяр тэмдэглэж байгаа юм шиг
мэдрэмж төрж байна. За тэгээд ямар ч гэсэн үр шимээ аваад бүгднтэй одоо тэмдэглээд ажлынхаа маш удаан хугацаанд хамтдаа хичээсэн үр дүнгээ хуваалцаж байгаа, тэмдэглэж байгаа. За тэгээд энэ дээрээсээ мөн ирээдүг төлөвлөх, цаашдаа ирээдүгөө төлөвлөх, ер нь бол ажил талдаа маш их гарч ирээд байна. Төлөвлөөд энэ үр дүнгээрээ ирээдүг юугаар дүүргэх вэ? Ямар амжилтаар дүүргэх вэ гэд энэ дээрээс одоо юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр эрсдлүүдийг бас сайн анхаараараа хэд бас сэтгэл хөдлөлтөө үйлдэл хийхээс татгалзах илүү логиктой нарийн уялдаа холбоотой одоо энэ үр дүнгийнхаа араас нарийн уялдаа холбоотой тийм бодит тийм үйлдэл хийх хэрэгтэй. Энэ нь өөртөөхөө амжилтыг цааш нь үргэлжлүүлэх буюу өөртөөхөө төлөвлөсөн тэр ирээдүйн тэр тоогоо дүүргэх тэр нарийн төлөвлөгөөтөө урагшлах хэрэгтэй гэж гарч ирж байна. За ингэж хамтдаа урагшилж хамтралыг сайн хамтралыг бүтээж чадах. За мөн шин түншлэл буюу хамтрагчдыг багтаа илсүүлэх, өөрийнхөө багийг цааш нь бүтээх, томруулах шаардлагатай болох юм байна. Ер нь бол тоогоо илүү томсохын тулд шин боловсрогч хүч хэрэгтэй. За тэгээ ингээд үр дүн дээр үндэслэн нарийн тооцоо хөдөлмөрийн үр дүнд мөн бага бүрдүүлэх, шин түншлэл ч юм уу багтаа шин боловсон хүчнийг хүлээж авснараа тэнапатикал сайн сайхан үр дүнд хүрч чаднаа. За энд мөн зөв удирдагч лид хийх шаардлага хэрэгтэй болно. Хамгийн гол нь эрсдлөө сайн тооцоох хэрэгтэй. Ямар нэг юм ажлын ард гараад үр шимээ авч байгаа л хүмүүс байгаад байна л да. Хүн байгаад байна л да. Тэгээд энэ дээрээсээ цаашдаа яах вэ гэдгийг маш сайн тодорхойлоод, эрсдлээ сайн тодорхойлоод, зөв боловсон хүчин ч юм уу, зөв түншлийг үүсгэж чадсанаар амжилтанд хүрч чаднаа. Хүссэн бүхнээ дүүргэж чадна. За энэ дээр мөн сайн лидер байх хэрэгтэй. Лидерийг бүтээж өөрийгөө ер нь бол бас энэ тал дээр лид хийх тал дээр зоригтой алхам хийх хэрэгтэй гэж харж байна. За тэгээд ажлын хамтрагч дээр аюу их тийм юу орж ирээд байна. Хинээл орж ирээд байна. Гар нийлсэн, тийм vibe нийлсэн, үнэт зүйл нийлсэн хамтрагчдыг олж чадах юм байна. Тэгээд ямар ч гэсэн шин хамтрагч түншлэл, бага томруулах, төлөвлөгөөтөө урагшлах, эрсдлээ тооцох гэдгийг сайн санах хэрэгтэй. За энэ зүйлсийг маш сайн нарийн юм ба хийж чадах юм бол 10 аяга 10 цос King of Wands маш гоё хүзрүүд гарч ирсэн байна. За
энд бол 10-ын аяга бол бүх зүйлс орж байгаа. Элбэг хангалуун, хүсэл биесэн, гэр бүл гээд. Тэгээ энэ бол ажил талдаа яригдж байгаа болохоор юм ажлын юм маш гоё гэр бүлийг үүсгэж чадах нь, амжилтыг үүсгэж чадах нь, хөрөнгө мөнгийг үүсгэж чадах нь, тэгээд өөрөө мөн лидер болж чадах нь. Тэгээ энэ дээрээс бас ер нь бол өөрөө маш сайн тийм лидийг хийгээд урагшлаад зоригтой байх ёстой. Өөрөө мөн хариуцлагыг үүрэх ёстой гэж гарч ирж байна. За энэ дээр энэ ажил үйлс дээр ерөөсөө юу байгаа вэ гэхээр азийн ингээд л өөрлөж харсан байгаа. Ивэж байгаа. Сахиусууд нь ивэж өгж байхад энэ логик үйлдэлүүдэд маш сайн хийх хэрэгтэй юм байна. Тэгээд зүүн сонгоо бас сайн даг. Логик детайл бүх тэр зүйлсийг тооцоол гэж гарч ирж байна. Тэгээд мэдээж эрсдлүүдийг бол маш сайн харах хэрэгтэй шүү. Эрсдлийг тооцох, орлогыг тооцох, ирээдүйн төлөвлөгөө шин энэ цаашдын үйл төслийг тооцоолох энэ тал дээр маш сайн анхаараарай. За тэгээд Tower үзэр бол яг үндэ энэний доор гарч ирсэн. Эрсдлээ тооцоолох хэрэгтэй. Өмнө нь энэ алдчихсан алдаанаасаа суралцаарай. За 3 дахь үзэр буюу Two of Cups буюу ажил дээр ч гэсэн нэг юм нөө заяаны хамтрал гэдэг шиг гар нийсэн юм гоё хамтралууд байдаг, маш их амжилтыг дагуулдаг. Тэгээ ийм үзэрнүүдэд татаж гаргаж ирсэн байна. За энэ бол King of Cups. За энэ хамтрал дээр нэг нь бол маш их юм нэр хүндтэй. Тийм хүн байна. Хүч чадал нь байна. За тэгээд нэг талаасаа хүч чадал нь байна, нөгөө талаасаа нэр хүнд нь байна. За нэр хүнд буюу хүч чадал хоёр нэгдээд өөртөө хүсснийг бүтээж чадах нэг тийм зүйл. Хэрвээ ямар нэг ажил эхлүүлэх гэж бол хамтралаар эхлүүлэх гэж бол энэ хоёрын нэг нь бол маш их нэр хүнд, цар хүрээг, ийм community сайтай, нүүдхэн хүч чадал сайтай юм байна. Тэгээд хоёр ингээ хамтрална гэдэг нь бол хамтдаа одоо маш амжилттайгаар урагшлах, хүснээ биелүүлж чадах, амжилтаа гүйцээж чадах нэг тийм арга бэлэг нь одоо бүрдсэн гэдэг шиг нэг тийм зүйл байгаад байна. Strength тэр хүч чадал дээр мэдлэг боловсролын хүч чадал гэж болно. Тийм баялаг нэг зүйл байна, чадвар байна, скил байна. Нөгөө талд нь нэр хүнд, цар хүрээ, байр суурь байна. За тэгээд magician гэдэг үзэр бол хүснээ биелүүлж чаддаг тийм үзэр байна. Тэгэхээр хоёр хамтдаа бол маш хүч чадлыг биелүүлэх тэр биежүүлэх тэр амжилтыг бүтээж чадах юм байна. За тэгээд энэ хамтрал дээр бол маш зоригтой. Тэгээд хамгийн гол нь хамтдаа гэдгээ маш сайн санаж авах хэрэгтэй. Бие биенийхээ энэ хүчээр энэ зүйлсийг хамтлаг болгож хийж байгаа тий хамтдаа лаг гэж явдаг штэ. За хамтдаа одоо ингэж ажил бүтээж яхад хүндлэнгийн
дотоочдтой за аль нэг чинь муу сайхнаар боддог. Эсвэл хоёрыг хамтдаа хүчтэй болохоос айж байгаа хүмүүс байгаа. Салахыг хүсэж байгаа. Хоёрын хүч чадлаас, эрх мэдлээс бүтээж чадах тэр амжилтаас айж атаархаж байгаа хүмүүс байгаа. За тэр хүндлэнгийн тэр 100 орох зайд хамгийн их анхаараарай. Тэг мөн өөрсдийн бас тэр одоо үзэл бодолтой хатуу чанга бие биедээ итгэлтэй байж чадаарай. Тэгэхгүй бол одоо хүндлэнгөөс юм хүмүүсийн юм муу хатгаанууд, дайрлагууд орж ирэх магадлал байгаа. За энэ дээр ч гэсэн тойрын зүгээс өмнө ямар нэг тийм сэвтэй тийм дотоод сэтгэлүүдээ энэ дээр бол ингээд цэвэрлээд нэгдэж чадаасаа гэж хүсэж байна. Тэгээ ер нь бол майндсетээ бас хоёр өөртөө сайн харах өнцгөө аягүй сайн цэвэрлж энэ ажил, энэ бизнес дээр маш шинээр хандах хэрэгтэй. Дайт хүзэр бол шинээр эхлэхээ хэлдэг. Өмнөх тэр зүйлээ, өмнөх тэр буруу бодол, бурууцсан зүйлсээ өвхүүлэхээ хэлж байгаа. Тэгээ High Priestess хамтралын хүзэр бол бие биедээ маш сайн итгэх хэрэгтэй, 100 орох зайгүй байх хэрэгтэй. Тэгээд маш сайн тийм оюуны дархлаатай байх ёстой. Тэгээ энэ дээр бие биедээ маш тийм инэрэнгүй тэгээд тийм гүн итгэлтэйгээр эхлэх ёстой гэж гарч ирж байна. За тэгээд Three of Pentacles гэдэг бол хамтралын үзэр. Энэ дээр мань хоёр дээр нэмж түншлэл орж ирахыг үгүйсэхгүй. За хамгийн гол нь бол хоёр байгаа. Хоёр хүн нэгдэж гин гэж би хараад байна. Тэгээд нэг нь бол эрх мэдэл, байр суурь байгаад байна. Нөгөө талд нь чадвар, чадал нь мэдлэг нь байгаад байна. За энэ дундаас бол ингээд анхаарах зүйл бол тэр Devil үзэр, тэр Death үзэр. Devil бол энэ хатгай дайрлага тэг хүмүүсийн ямар ч тийм өөртөө ашиггүй юм атаарах, хүмүүсийн юм бүтээж байгаа зүйл нь ураас сонирхолтой юм, хүмүүний дотоод төрөөд байдаг. Тэгээд энэ хатгаанууд орж ирнэ, тойрт нөлөөлөх вэ. Тэгээд энэ дээр бол өөртөө юм бие биедээ хамтрал гэдгийг ойлгож итгэлтэй байж чадаарай. Тэгээ мөн түншлээ бий болго. Тэгээд бие биедээ илүү итгэлтэй юм нарийн холбоог үүсгээрэй. За тэгээд бусад хамтрлалын хувьд ч гэсэн маш гоё тийм эерэг талаасаа хараарай гэж айвуух гарч ирээд байна. За ингэж хатах юм бол хоёр бол ингээд маш гоё амжилттай байр суурь, үр шимийг бүтээж чадна. Энэ дээр балансаа маш сайн бариарай. За энэ дээр бол хамгийн сайн анхаарах ёстой зүйл бол ерөөсөө төлөвлөгөө, нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Хоорондоо маш сайн уялдаа холбоотой ажиллах ёстой шүү гэдгийг анхааруулж байна. За энэ дээр шинэ бизнес байж болно, шинэ хамтрал, ямар нэг бизнес төсөл зүйл дээр хамтарч байгаа юм хамтрал, шинэ хамтрал орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр бол
хамгийн гол зүйл бол хоорондын уялдаа холбоо, хоорондын итгэлцэл, хоорондын бат бөх бие биедээ итгэх байдал хөндлөнгийн хүмүүсийн ховж атаархал яс хаялтад битгий автаараа өөртөө бас энэ шинэ хамдралтай хуучин тэр бүх зүйлсээ устгаад шинээр хандаж чадаараа илүү холыг хараарай, илүү их баялагийг хараарай. Тэгээд хоорондын уялдаа холбоо хараарай. Бас төлөвлөгөө. Энэ бол эхлэл болохоор маш тийм нягт төлөвлөгөө, эслийг тооцсон, эслээ зарлах орлогоо хойлонгийн тооцсон тийм төслөө сайн бичих хэрэгтэй гэж гарч ирж байна. За тэгээ үр дүнд нь тоор хүснээ биелүүлж чадна. За тэгээд дээрэс нь энэ нь бол ингээд энэ бол шинэ эхлэл байж тараад байгаа байхгүй. Ямар нэг зүйлийн эхлэл. За одоо энийг хайр сэтгэл дээр хэрэг буулгах юм бол за энэ зүйл дээр зоригтой хандхаас гадна бие биедээ хэд татуу ширүү хандаж болохгүй юм шиг харагдаад байна. Илүү нэгүүлсэн, хайрлсан тийм л эндээс хайр сэтгэлийн холбоо харагдах гадах шиг байна. За бие биентэйгээ бол хамгийн гоё тойрын хамтрал бол ирээдүйд маш том зүйлсийг бүтээж чадна. Энэ дөнгөж эхлэл явж байгаа болохоор төлөвлөгөөгөө сайн хий, эрсдэл зарлага орлогоо сайн тооцоол, хоорондын уялдаа холбоо хамтрал нягт байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Бараг л өдөр болгон залгаа ярилцаад бие биетэйгээ нэг болох хэрэгтэй. За тэгээ шинэ түншлүүдийг үүсгэхдээ ч гэсэн маш тийм итгэлцэлтэй хандах хэрэгтэй. Гэхдээ гэрээ контракт төр бүх юм маш нарийн хийх хэрэгтэй. Тэгээ энэ тойрны хин нэг юм хүсэл мөрөөдөл ч юм уу ийм амьдралын замнал хинхнийхэн замнал байх боломжтой юм байна. Тэгээд энэ дээрээ ингэж хамтарч орж иж байгаа хамгийн их тийм том хүчийг үүсгэж байгаа. За тэгээ энэ гой хамтралт нь амжилт хүсье. Тэгээ бие биедээ хайртай, итгэлтэй, хамтдаа сайхан урагшлаарай, төлөвлөгөөгөө сайн бичээрэй, эрсдлээ сайн тооцоолоорой, хүнлэнгийн хүмүүсийн ховж ивэн битгий автаарай, зүг орох зайгүй байгаарай л гэж хүснэ өрөөё.